Дархавт байгуулагдсны 55 жилийн он Баярын хурал аймгийн залуучууд ядарт боллоо. Бурхантын цэлгэр хүндэд шинэ зууны Дархан хотын шав тавьсны 55 жилийн түүхэн он баярын мэнд хүргэж түүхтэй он баярыг Дархуул аймгийн засаг дарга Дархавтын захирагч Сундажуугийн Насан Батнээж өгүүллээ. Манай хот нь түүхэн 55 жилийн хугацаанд хөгжил цэцгэлтийн ариун туршлага хөрөнгөлөөж өөрийн гэсэн өнгө аяс өргөж шийдвэрхий бүтээн байгуулалтаараа улс орны хөгжлийн тэргүүн ирмэнд явж байгаа Дарханчууд бидний нөр их хөдөлмөрийн үр дүн билээ. Дархан хот байгуулагдсны 500 жилийн ор тохиолдол Монгол улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг төр засгаас өндөрөөр нэмж Монгол улсын ерөнхийлөгчийн 2011 оны 138 дугаар зорилгоор хөдөлмөрийн гавьяаны удаан дугуй одонгоор шагнасан юм а. Дархавт байгуулагдсны 55 жилийн он хүндэт зочдоор улсын хурлын гишүүд Дархан хотын үе үеийн удирдлагууд Дархан дахь Оросын улбаны улсын ерөнхий консул нар өргөцсөн мөн улаан үүд Эрийн хотын зочид төлөөлөгчид хөрш зэрэгэлдээ Орхон аймгийн засаг дарга нар хүндэт зочдоор өргөдөн оролцож хотын баярын мэндчилгээ дэвшүүлж он баярт зориулсан дурсгалын зүйлс хадгалууллаа. Мөн аймгийн засаг дарга 2013-аас 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг иргэдэд тайлагнав. 2013-аас 2016 онд боловсролын салбарт 9.2 тэрбум, эрүүл мэндийн салбарт 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. 2013-аас 2016 онд өссөн дүнгээр хөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, нийт 1733 шинэ ажлын байр бий болсон. 2016 онд шинэ хуучин дархныг холбосон 2.4 км автозамын хүчлэлтийн ажлыг бүрэн дуусгаж, хотын баярын өдрөөр хүлээн авсан гэд сүүлийн жилүүдэд хийж бүтээсэн бүтээн босголт хөрөнгө оруулалтын ажлуудаас хотынхоо эх он өдөр нийт иргэдтэй давж танилцууллаа. Үүний дараагаар 55 жилийн тэртээ атар зэлүүд байсан Бурхантын цэлгэр хүндийд шинэ зууны Дархан хотыг өртөөлөн босгосон бүтээлч дарханчуудыг Монгол улсын төрийн шагналаар шагнаж оромшуулсан юм а. Хөдөлмөрийн гавьяаны улаан түгээн одонгоор Улаанбаатар төмөр замын 1-р ангийн Ахмад ажилтан Жамбал, материал трейд компани барилгын бригадын дарга Ганбаатар нар Ингрэмилала, Залтангац одонгоор Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Баасанхүү, хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгийн Дархан салбарын тэргүүн Даваахүү, Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн хүний нөөцийн албаны дарга Сэлэнгэ, Дархан хөлөг компани захирал Гансүх нарын 4 хүн хөдөлмөрийн хүндэт медалаар аймгийн засаг даргын тамгын газрын Ахмад ажилтан Алтан гэрэл, аймгийн засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хилцээний ахлах мэргэжилтэн Жаргал сайхан, аймгийн биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Сүхбаатар нарын 3 хүн цэргийн хүндэт медалаар цагдаагийн газрын замын цагдаагийн дасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Чагнаад орчноор шагнууллаа. Мөн тэргүүний барилгачин цол тэмдгээр, Сонголон харьхан компани барилгачин Лаас сүрэн, боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хилцээ мэргэжилтэн Мөнх сүрэн нар Ингрэмилала. Үүний зэрэгцээ худалдааны тэргүүний ажилтан, хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан, биеийн тамир спортын тэргүүний ажилтан зэрэг салбарын тэргүүнүүд ч мөн тодорлоо. Мөн аймгийн засаг даргын шагнал найрамдлын дархан тэмдгээр нийт 7 иргэн, аймгийн тэргүүний ажилтан тэмдгээр 2, жуу хүчгээр 1 иргэн тус шагнуулсан юм а. Зориулж Дархавт нийт ард түмэндээ зам сэдвийн тасгийн хамт олондоо баярын мэнд хүргэе. Ерөнхийдөө 20 настай хэдээд одоо 82 нас хүлээ. Энэ дотор хамт олонны өрдөн гэж ойлгодог Дархан хотын маань ард иргэдийн сайхан амьд сайхан байгаасаа гэж хүсэн ёо. Дархан аймгийн 55 жилийн ойгоор өнөөдөр энэ өндөр одоо медалийг авсандаа их баяртай байна. Сая 3 хоногийн өмнө хүний нөөцийн ажилтнуудын өдөр боллоо. Өнөөдөр Улаанбаатар төмөр замын захиргаа хамт олон маань төмөр замчны алдар гэсэн Улаанбаатар төмөр замын хамгийн өндөр том шагналыг өгсөн. Тэгээд энэтэй давцаж ингэж 2 баяр шагнал гардаж авсандаа их баяртай байна. 15,000 ажилчныг төлөөлж энэ медаль надад ирж байгаа болохоор энэ бол маш их ихтгэл үлээлгсэн өшөө хийхийг шаардсан ийм ажил боллоо. За юуны өмнө нийт дарханчуудаа Дархан хотынхоо 55 жилийн баярын мэндийг хүргье. За тэгээд нэн тэргуунд хэлэхэд одоо биуд одоо Дархан хотод төрсөн, өссөн, энэ ч ажиллаж хөдөлмөрлөж хэвлэл мэдээллийн салбарт нийтдээ 18 жилийг одоо үтсэн байна. Тэгээд өнөөдөр энэ сайхан хүндтэй шагналын эзэн болсондоо баяртай байна. Ингээд намайг одоо хэвлэл мэдээллийн салбарт үлгэдэн авсан
Өгөн хүүгийн аргичаас сүрэн соёлын говь сэтгүүлтэн аргичаас сүр байхдаа маш их баярлалаа. Тэгээ дээрэс нь мөр зэрэгцээ явж байгаа сэтгүүлчид та бүхэндээ, хэвлэл мэдээллийн ажил та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ дархныхаа 55 жилийн баярын мэндийг хүргье. За 1982 онд Монгол Улсын их сургуулийг төсөөд дарханд ажил амьдралынхаа гараг би хэлсэн. За би худалдаа нийтийн хоолны байгууллага хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгт нийт 34 жил ажиллаж байна. За өнөөдөр Дархан хотынхаа 55 жилийн он энэ сайхан өдөр төрийн дээд шагнал автан газар одон авч байгаа туйлын их баяртай байна. За энэ шагнал маань бол хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах ариун үүсэд оруулсан хувь нэмрийн өндрөөр үнэлж байна гэж бодож байна. Тэгээ нийт дарханчуудаа болон одоо манай хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгт хамтран ажилладаг нийт одоо аж ахуй нэгж байгууллага, удирдлагууд, нийт ах トゥ нартай энэ өдрийн халуун баярыг хүргээд эрүүл энх аз жаргал хамгийн сайхан бүхний өсөн өрөө төрмийн төвшин төмөн олон минь амгалан байх болтугай гэж өрөөё та бүхэнд. Дархан хот байгуулагдсны 55 жилийн тохиолдуулан Дархан аймгийн хүндэт иргэнийг тодрууллаа. Дархан хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга Дархан сумын даргаар ажиллаж байсан Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан доктор профессор Төмөнгийн цэгмэдийг Дархан хотыг бүтээн байгуулах хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан төр захиргааны байгууллагад олон жил үргэлжлэлтэй ажилласан гавьяа зүтгэлийг нь үнэлж инхүү аймгийн хүндэт иргэн цол дэмдгээр шагнаж урамшуулж байгаа юм а. Хот маань өнөөдөр одоо сайхан залуу шинэ орчин үеийн одоо сэтгэлгээтэй ийм удирдлагатай хурлын байгууллагатай болж ихээхэн өргөжин тэгж 55 жилийнхаа маш өндөр зохион байгуулалттайгаар энэ ажлыг хийж байна. Мөн энэний хажуугаар орон нутгийн төсөв, үйлдвэрүүдийн татврын орлого ер нь бол бүх юм нэг тийм өөдрөг байдалтай болсон байгаа нь үнэхээр одоо баярлууштай байна. Тэгээд өнөөдөр хот байгуулагдсны 55 жилийн агаар надад энэ хотод ажиллаж амьдрах хугацаанд хотын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж өнөөдрийн Дархан хотын удирдлага ингэж одоо хотын хүндэт иргэнээр өргөмжилж байгаад үнэхээр баяртай байна. Энэ бол манай бүх дарханчуудын үнэлгээ гэж агна бодож байна. Дарханчуудаа баярлалаа. Та нарын үйлс мэдэж явах болтугай баярлалаа. Хүндэт иргэнээс гадна Дэртээх 1961 оны 10 дугаар сарын 17-ны түүхт өдөр Дархан хотын шавыг тавьж байхад эхийн ариун хөвлөгөөс мэндэлсэн. Өөрөөр хэлбэл 1961 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дархан хотод төрсөн өдгөө Дархан хотноо ажиллаж амьдарч буй мөнгөт яг Дархан хот байгуулагдсны 55 жилийн тохиолдуулан Дарханы жацуутнаар тодруулж өргөмжилсөн юм а. Ийхүү хотын 55 жилийн тохиолдуулан хотынхон хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ шагнаж урамшууллаа. Үргэлжлүүлэн аймгийн залуучууд театрын уран бүтээлчид хотын ойд зориулсан хүндэтгэлийн концертоор бэлэг барьлаа.